За сайн байцгаана. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ удаад зурхайн төлөв байдал биш арай өөрөөр ярих гэж байгааг энэ зургаас маань ойлгох байхаа. За тэгээд Physical Asia гэж шоу бол монголчуудыг үнэхээр бүтэн сарын туршид огшоолоо, хомгшууллаа, бахарх сэтгэлийн маань төрүүллээ. За энэ бүхнийг бол сошиал медиа хөтөлдөг, YouTube хийдэг, YouTuber гэдэг те энэ хүмүүс хүртэл бүгд л хийгээд бичиж байгаа учраас бас энэ талаар реакшн буюу одоо ямар реакц хариу үйлдэл үзүүлж энэ видео энэ шоуг үзээд гэдэг иймэрхүү видеонууд их хүмүүс хийгээд эхэлсэн болохоор энэ төрлийн видео бас хийгээд үзвэл ямар вэ гэж ингэж оролдож байгаа. Ихэнх оролдлоо шүү анхны оролдлого. За тэгээд мэдээж бас чадахгүй зөндөө байна. Зарим нэгэн одоо жишээлбэл сошиал дээр явж байгаа ч юм уу эсвэл Netflix-ээс зарим нэгэн мэдээллийг аваад оруулчихаар болохгүй ч гэх юм байна. За тэгэхээр ингээд дандаа Netflix биш өөр газруудаас Facebook болоод бас бус газруудаас авсан зүгээр скриншот хийсэн зөвхөн зураг оруулаад ингээд үзэж байгаа шүү. За энэ харагдаж байгаа хэсэг бол бид нар тэр ачаа ачих хэсгээр клипний багаас бид нар ямар давуу байсан бэ? Тэд дээр зочин манай лав өгчөр тэр агарын одоо тэр олсоор яаж зөөж байгаа вэ? За тэгээд манайхан дундаа ингээд ачаа өгдөөгөөд ямар хурдан, ямар одоо тийм тактик таар ингэж энэ бүхнийг гүйцэтгэсэн бэ гэдэг нь харагдана. За дараагийнх бол мэдээж тэр ачаа өргөх биш ээ. Тэр чулуун тийм хөшөөг татах, юм татлах. Энэ дээр бол манайх үнэхээр рекордыг хийсэн. Бүх одоо тэр багийнхнаас хамаагүй өндөр буюу 41 минут хэдэн секунд ч үлээд хэлсэн. За энэ дээр бол энийг бол манайхан үнэхээр биширсэн ганцхан манайх биш бүх монголчууд биш гадаадынхаа хүртэл биширсэн. За мэдээж манайхан альва юмыг үнэхээр сайхан байгааг нь харж бахархаас гадна бас хошигдгийн болохоор хошигноод л бас тавьчихсан байсан. За энэ дээр бол та нарт харагдаж байна уу үгүй юу? Энэ одоо өр Монгол эмэгтэй бичсэн байгаа. За яагаад чи Netflix-ийг бас өр монголчууд үздэг юм байна. Энд Азийн төвцэн 8 орон орж байгаа гэвэл хятад ороогүй. Гэвч одоо ингээд энийг мань үздэг өр Монгол эмэгтэй бол ингээд монголчуудынхаа бас баяр багтлыг хуваалцаад энийг тавьчихсан байсан. Ингээд монголчууд хэдэн минут тессэн. Японочууд хэдэн энэ төр гэдэг бас орнуудынхаа юг тавьчихсан байгаа харагдаж байна уу үгүй юу? За энэ дээр бол инх хөргөл Адиас руу хоёр бол үнэхээр багтал бишрлийг төрүүлээд үнэхээр яста бүр тултална. Хүний эмоцтой хаанд орж тулдгийг энэ бүхнийг харуулсан л та. За тэгээд энэ зүйл үнэхээр гайхамшигтай зүйлүүд маш олон байлаа. За ер нь бол Монголын багийг анх орж ирэхэд нь үнэхээр Монгол бүхийг ямар гоё өвсгөлтэй, ямар сайхан. За тэгээд манайхаас урлагийн хүн орчихсон байсан. За тэгээд холимог дулааны тэр залуу их хөргөл энтергээд за тэгээд хандаа энтрийг харахад бол юм торхон тэгээд юм жижигхэн битээ энтер болохоор тэр юм уу монголчуудыг бол ерөнхийдөө бас нэг тийм ваа гэж үлээгээд авч байгаа ч гэсэн дараа нь тэр Netflix-ийг үзэж явах явцад бол ер нь тэг тийм нэг жоохон тийм бассан. За ерөнхийдөө нэлийн сул баг байна. Сул баг нь бол ганц удаа монголчууд л байна те энтер гэсэн юм яриа л. Ингээд л одоо бид нарыг бол үнэхээр юм бас юу ч чаддгаа харуулнаа гэж тэгэхээр хилтэл бид нар ч гэсэн одоо тэр үед нь тийч хэлж байгаа үед нь бас комментээр хүмүүс өччихлээ застаа үзүүлээд өг. Их басж байна та нар гэл. Ингэж ийсэл та. Тэгэд бол үнэхээр харуулсан. Үнэхээр харуулсан. Яагаад энэ ийм мундаг байдг юм бэ? Яагаад эдгээр бүр ийм агуу юм бэ? Юу иддэг болохоор одоо эдгээр ингээд бүр ийм төвчээртэй байдаг юм бэ? Эдгээр гэсэн. Иймэрхүү комментууд бол одоо маш олон орныхаас гарч ирсэн. Орж ирж исэн. За тэгэхээр энд нэг харагдаж байна уу юу энэ дэр Монголд ажиллаж хагаад тэгээд явчихсан нэг тийм Австрали эмэгтэй. Тэр нөби ажилтны эмэгтэй байсан. Тэр хүн болчихсон байсан л та. Маш өвний эмийг бичсэн. Австрали бол тэр одоо энэ шоуны хамгийн хүчтэй баг гэж хэлжсэн л та. Тэгээд за Австралийн багийн тамирчид бол ойлгомжтой. Тэнд бол австралигч ойлгомжтой. Солонгосч гэсэн адилхан хэлжлээ л дээ. За техник, тоног тохиомж, заалны хүртээмж, тамирчдын бэлэн байдал төр засгаас нь жишээлбэл те. Тэр нийгмийн тамирчдыг бэлтгэдэг тэр технологи бол монголчуудаас огт өөрөө. Монголд ямар байг гэдгийг мэднэ. Монгол бол үнэхээр заалны хүрэлцээч байдгүй тамирчид нь гэхэд л одоо зөвхөн одоо баг те гор зүрхээрээ гэхэд хэлж болно та баг те.
Ийм л байдаг. Гэтэл энэ хүмүүс ямар агуу байна. Ямар төсвөр төвчээр, ямар одоо тийм урам өгмөр үнэхээр гайхалтай байна. Энэ бол баг одоо тийм харьцуулж боломгүй юм хоёр өөр орны хүмүүс гээд ороод ирсэн байж хат монголчууд ямар агуу юм бэ гэдгийг ингээд тэнд харуул ярьсан л та. За энэ дээр бол одоо дараа нь юу гэсэн бэ гэхээр энд бол Орхон баярыг зургтай хэсэг. За Монгол хүчүүдийг бол үнэхээр биш эссэн. За энэ тэмцээн, энэ шоу бол бүрэн утгаараа Монголыг сурталчилсан. Үнэхээр Монголыг сурталчилсан монгол хүн гэдэг үнэхээр ямар төсвөр төвчээртэй агуу хаттай сэтгэлийн хаттай эрэгтэйчдэр эмэгтэйчдэр ямар байдаг юм бэ гэдгийг харуулсан. Дээрээс нь бас бусад орныхны гайхшруулсан нэг зүйл бол бусад багийнхан зааста алаад өгье, статаа ачаад өгье, стаг явуулаад өгье, монголчуудыг л хасъя, монголчууд л сул байна энэ гэж хизээч тийм бардамнал нэг тийм ер нь монголчуудын соёл тэр шүү дээ. Хизээч одоо нэг тийм бардам зангардаг. Ганцхан Монгол бишээ бас дээрэс нь энэ бол бас Азийн соёл. Гэтэл энэ шоулийн болохоор бусад багч гэсэн бас нэг тийм соёлыг харуулад байсан. Ерөнхийдөө тийм нэг явуулын арчи бид нар дийлнэ монголчууд хийсэн тийм маш даруухан байдал нь үнэхээр маш олон хүнд таалагдсан бас. Даруухан мөртлөө яг талбай дээр гарахаараа бүр үнэхээр одоо арслан бар юу гэдгийг одоо бүх хүчийг тэнд гаруулж чаддаг. Эренчтэр эмэнчтэр. За энэ хөргөл бол энэ шоуны бас гол баатар байсан. За зарим нэгэн хүмүүс бол энэ Чингис хааны спирит, Чингис хааны сүнс биш дээ. Ерөөсөө тэр эртний 13 дугаар зууны үеийн дээр баатарлаг эрчүүдийн сүнс энэ үед сэрцэн байж дээ гэх мэтэр. Энэ жижигхэн бие тэр ширмслэг тэр булчин тэр нэгэн одоо тэр төрхөл үнэхээр олон хүнийг үнэхээр бахархуулсан, бишрүүлсэн зарим нь айжин шүү юм хөө. Жишээлбэл одоо Монгол гэдэг. За тэгээд дээрэс нь Солонгос, Австрали одоо шиг хаана гэдгийг энэ Монгол гадаадад амьдарч ажиллаж байгаа монголчуудад бол энэ бас маш том сурталчилгаа болсон гэж хэлж болно. За тэгээд иймэрхүү. За тэгээд өөр нэгэн зүйл бол монголчууд одоо бас сошиалаар зөвхөн Монгол бишээ бусад оронч гэсэн хэлсэн шүүмж байна. За жишээлбэл юу гэсэн бэ гэхээр одоо жишээлбэл миний л хувьд бол эргэлцсэн зүйл бол хамгийн сүүчийн тэр цайзыг эзлээд цайзны хаалгыг эвдэж ороод тэгээд гүүрийн хаалгыг хаах бол хамгийн хүнд даалгавар яасан юм шиг надад санагдсан. Тэгэнгүүт энэ яасан гэхээр цайзыг эвдээд ороод тэр төрж байгаа тэр ачаатай тэргийг тэр хүрх ёстой тэр зурвасыг давуулж тавихад Солонгос 16 минут 50 секунд, Монгол 16 минут 30 ч үлээ. Ямар ч лээсэн Солонгосоос илүү байсан. За тэгээд хаалга хаах дээр бүгдээрээ аль баг нь бүгдээрээ амар шоконд орсон. Маш хүн таалга байсан. 880 кг инчтэй тэр хүнд тэр гүүрийг хаалгач гэж тэр гүүрийг л буцаж ингэж хааж байгаа. Тэгэхэд бол яасан бэ гэхээр Солонгосын баг 16 минут 50 секундэд тэр шомаа давж тавьсан бол гүүрийг хаахад ердөө минут хүрэхгүй хугацаанд 10 хаагаад тусаад минут хүрэхгүй хугацаа хийчдэг. Энэ бол үнэхээр тактиктай байсан уу? Урд нь энийг яаж хаах арга ивийг нь угаасаа олцсон байсан уу? Энтэр гэдэг дээр бас эргэлзэж болохоор иймэрхүү. За тэгээ хамгийн сүүлчийн их сонирхолтой сошиал төрж байгаа нэг зүйл бол хамгийн сүүлийн тэмцээн дээр манайх ингэж тэр нэг авдар тэр тийм рэл дээр явж байгаа авдрыг бие рүүгээ түлхэж чад манайх ялгдчихж байгаа ш. Тэн дээр 1 2 3 гэл хэлэл ялгддаг ш. Тэн дээр миний хүн маш сонирхолтой комментиг оруулсан. Манайх нь 1 2 3 гэдэг дээр хүч яг ингээд маш урт хэлж байгаа учраас тэр амьсгал ингэж маш удаан ингэж гарч байгаа учраас тэр хүч төвлөрөхгүй байна гэх мэтэр. Тэнгүүд солонгосчууд бол ингэж хэлдэг юу ч гэнэ тэр юмудыг оруулсан байлээ л зам дээр энэ дээр хэв та харж байвал уншаад үз. Гэтэл тэр доор нь зарим нэгэн коммент дээр 1 2 3 гэхээс нэг эс гэхэд л хүч маш одоо тийм хурдан гэж амьсгал хүчтэй төрж байгаа. Эс иш чэ гэсэн авианууд бол маш амьсгалын хүчтэй ингэж төрж гаргахад нөлөөлдөг. Энд юу ярьж чинь гэхээр авиа зүйн тухай ярьж чинь, хин шинжлэлийн тухай ярьж чинь, амьсгалын техник, удирдах тухай ярьж чинь. Энэ бол ерөөсөө тэгээд физикийн хуулийн тухай ярьж байгаа. Ингээд
Энэ тэмцээний дараа бол бүр хүмүүсийн үнэхээр олон сонирхолтой өнцгүүд одоо жишээлбэл тэр гүүрний хаалгыг татахад хүртэл одоо физикийн хуулийг ярьж байгаа юм л да. Ямар налуу ямар өнцгөөс татвал арай хордог нуурдаг ч гэдэг юм. Эсвэл тэр нөгөө чулуун багныг ингэж татахад манай 40 минут татсан гэдэг чинь. Энэ дээр бол одоо орхон байрлал дээр богинохон гартай арай богино бүчтэй хүмүүсийг одоо оруулахад бол энэ тэрний одоо налах өнцг нь илүү одоо налалтын өнцг нь бол одоо арай бага болох учраас 90 градус гэдэг юм арай одоо бочинд ирэх мас ачаал багаснаа гэх мэт. Ингээд маш сонирхолтой комментуудыг энд оруулсан ийм шоу бол үнэхээр за монголчуудыг бол бүрэн утгаарна дэлхийд сурталчилсан монгол хүн гэж ийм байдгийн шүү гэдгийг үнэхээр дэлхийд дахин таниулсан өнгөө сурталчилгаа хийж гисэн ийм сайхан шоу байсан. За тэгээд мэдээж монгол залуустаа баярлалаа. Коммент бичиж энэ бүхнийг илүү хөгжилтэй болгож илүү сонирхолтой болгосон бүх хүмүүст баярлалаа. За тэгээд энэ хүртэл намайг сонссон та бүхэнд баярлалаа. За төгсгөлд нь хэлэхэд бол 6 сайт хийдгийн хувьд нэг зүйлийг хэлэхэд энэ тамирчдынхаа 6 юу бас жоохон хайлаа орхон баяр бол Мэлхийн ордных юм байна. Адиас сүрэн Дэлгэн хоёр бол хоньны ордных юм байна. За хоньны орд гэдэг бол үнэхээр ирч хүчтэй цаг зулбаатай дайчин тэмцэгчд байдаг. Мэлхийн ордныхны тухайтад бол харин энэ жил үнэхээр их азан гээсэн гэж болно. Амжилт болсон маш хүчтэй тийм гар ихсэн таатай нөлөөд байгаа ийм орднуудын хүмүүс оролцсон юм байна. За бусад хүмүүсийн мэдээллийг бол хайгаад олж чадсангүй. За энэ хүрээд мэдээлэлээ өндөрлөе. Та бүхэн энэ хүртэл намайг сонссонд баярлалаа. Дараагийн удаа 6 сайтаараа эргэж уулзъя. Баяртай. Мэдээж лайк, share, subscribe